сайн юм байна. Өнөөдөр миний шалгалтны маргааш нь болсон байна. За би шалгал өгөх болгондоо амьдралаа бүр ингээд эмх замбрааг болгодог. Нэгт миний өрөө одоо замбрааг байна. Хоёрт би угаах хувцас ерөөсөө угаагаагүй сүүлийн хэд хоног. Тэгээд гуравт ер нь янзлах юм айгүй их байна. Бичиг цаасны ажил хийн. Тэгээ ингээд амар их юм гараад ирсэн. Тэгээ би шалгалтныхаа маргааш нь дандаа ерөө шалгалт болгоныхаа дараагийн өдөр би дандаа ингээд нэг амьдралаа цэгцтэй болгодог. Нэг өдөр хийдэг. Өдөр би та нарт энэ өдөр ямар хөө өнгөрдөхийг үзүүлье. За одоо 10 цаг болж байна. Би ер нь хизээж 10 цаг хүртэл ингэж унтдаггүй. Гэхдээ нөгөө шалгалтнаас болоод би өөртөө мэдгүй байж байгаад амар их стресс нэмсэн. Тэгээ яг хөө мэдчихсэн л та яг үнэндээ. Тэгээд энэ стресстэйгээ байж байгаа. Яг шалгалтныхаа маргааш би өчигдөр арай бүр яасан гэж би өчигдөр арай фитнест ороод өчигдөр арай нэг клипийг үзүүлчихэ. Бум. Одоо шин арайны 12 цаг болж байна. 12. Биш. 23 цаг. Тэгээд өнөөдөр би шалгалтаа өгсөн. Явтай л өгсөн. Гэхдээ одоо яг их тэнцчихлээ үл гэж бодсон. Ямар ч байсан би шалгалтаа өгсөн. Тэгээ одоо хайрж байна. Ийм арай шалгалтаа өгсөн юм би. Шалгалтаа өгснөхийн дараа би хамаг стрессээ гаргахын тулд фитнес хийгээд тэгээ өнөөдөр цаг хагас фитнес бүр тасралтгүй хөл хийсэн. Одоо жоохон хүндүрт алах чинь маргааш би хөдөлж чадахгүй байхаа. Нэг юмрхүү. Тэгээд өнөөдөр би гэртээ орж ирэл шууд унтаад өгсөн. Тэгээд унтаад нийт ер нь нэг 9 цаг унтчихгүй яач юу бүр ингээд өгцөн юм шиг унтлаа. Хамаг юугаа гаргалаа. Стрессээ гаргалаа. За би хувцас алцсан. Таарт хамгийн ихэнд үзүүлэх юм болохоо би энэ газар гай юм амьдсан байна. Газар юм байгаа. Тэгээ юу хийх гэхээр манай гэрийнхэн над руу Монголоос юм явуулсан. Би тэгээд ирсэн юмнуудыг нь онгойлгож үзье гэж бодоод хамгийн түрүүнд ийм цай байна. Уушиг цэвэрлэх цай. Anti-anxiety гэдэг нэг ядаргаа тайлах цай нэ. Lung cleansing tea. Энэ нэг талын англиар хичээд нэг талын монголоор хичиж ийм цай явуулсан байна. Намайг ээж имийг уугаарай гэсэн. Сайн юм гэсэн шүү дээ. За дараагийнх нь sea buckthorn oil гэдэг цэцэргэний тос явуулсан байна да. Би яг үүндээ цэцэргэний тосоор юу хийх юм мэдэхгүй л дээ. Асууна. Та нараа мэдвэл доор комментэнд үлдээгээрэй за. За өөр юу вэ? Что это такое? Это что? Энэ Япон байх юм. Сена гэнэ. Гэдэс цэвэрлэх сена гэнэ. Цай юм байна. Өтгөн хаталтаас үүдэлтэй бүх өвчин дэрийг сайн нөлөөтэй гэнэ. Манай ээж хэлчихсэн юм. Энэ нөгөө нэг хөрхи амина нэг жоохон асуудалтай байхгүй заримдаа эцэг хоолой цагтан гаргаж чаддаггүй гэх юм уу? Тийм юм зориулсан юм байна. За баярлалаа. За цаашаа. Sea buckthorn essence гэнэ. Цэцэргэний ох залуужуулан дархлаажуулан тамиржуулан гэнэ. Ашиг тус. Шууд уух эсвэл шингэрүүлж хэрэглэнэ гэнэ. Ерөөсөө ийм байдаг юм мэдээгүй юм шүү дээ. Дотроо шингэн байна. За ийм юм явуулсан надад. Тантарара. Энийг муу юу хөвцөлгөөс нөгөө газ хөлтөгч нь хий те. Юу ямар гоё тартай юм бэ? За ахаад нэг хосоо харуулъя.
Энэс нь болохоор юм уншдаггүй. Энийг наймаа хэцүү ханчиж. Бам барара. Самар би гэрээхэн лугаа яхаа манай гэрээхээ самар идэл би амар хатанхаад байж байгаа байхгүй юу. Одоо би өөрөө самартай болсон. Би тэгтээ самар идэж эхэлсэн. Самар хэр их идэж эхэлсэн харуулсан. Хатан самартай хаж байгаа. Түр пауз хийхгүй бол би таныг болохгүй багш. Бара. За тэгээд нэрээ цүнх би цүнх яхаа болчихчих. Энэ цүнхээ штэ надад бас гэрээхээ явуулсан Хүсэг гэх брэнд байх. Тэгээд дотор нь ийм пеналтай авсан би. Тэгээд энэ пенал нь би хэрэглээд өчигдөр шалгалтаа өгөхөд аваасан. Миний энэ өмнө нь ашиглаж байсан пенал нь штэ. Энэ пеналнаас өмнө би ямар пенал ашиглаж байсан бэ гэхээр иймийг ашиглаж байсан. Энэ нь болохоор бас Монгол би нэг ихтлгүүрийн дээрээс авч ирсэн баха. Өөрөө Монголд очихдаа авчихсан. Тэгээд дотор юм да. Одоо өөр гоё пенал авсан. Энд дээр би бол нэр мэрээ бичсэн байсан. Гэтэ энийг ашиглав. Анс явсан. Санин нь штэ энэний нэрс цэцэргэн нь амар олдоод ансын ерөөсөө олддог байхгүй гэсэн чинь энэ удаад явуулахдаа зөвхөн ансын явуулсан билээ. Тэгээд дээр одоо өмсөж байгаа тавч. Энэс брэнд болов. Тавч тавсан. Бам барам. Ингэж бам барам. Тэгээд одоо эднэрийнхээ далд хийгээд тэгээд хувцас угаана. Хувцас угаах штэ. Хамгийн их цаг авдаг юм учраас би хамгийн түрүүнд нь угаалгын машин асаачих юм бол 2 удаа хувцас угааж болно. Би тэгтээ 2 удаа угааж чаддгүй ба манай гэр жижигхэн болохоор тийм хувцас хатаах зай нэ хийх байхгүй. Тэгэхээр зөвхөн цагаанаа угаачаад тэгээд харыг маргааш угаана гэсэн үг. Ха. Би нэр одоо энэ фитнес хувцас угаая. За одоо ингээд Монголоос ирсэн юмнуудаа уудалж байна. Би том ууданд хийгээд жижиг ууданд хийж байгаа та нар хэрэг анзаарч байгаа бол тэгэхээр энэний учир нь юу вэ гэхээр энэ том ууданд одоо орсон бүх юмаа хөлдөөгчөнд хийгээд хөлдөөгөөд жижиг ууданд орсон юмнуудаа болохоор хөргөгчөндөө хийгээд одоо өдөр тутамд идэхээрээ хувааж байгаа. Тэгээд би жижиг уудаа дуусныхан дараа том ууднаасаа жижиг ууд руугаа шилжүүлээд тэгээд ашиглаа хэрэглээ явна гэсэн үг. Тэгэхгүй бол бас ганцаараа болохоор муудахаас өмнө дуусгаж чадахгүй. Тиймэрхүү байна. Апдейт би тэр хэсгийг жоохон зэгцтэй болгоцсон. Тэгээд бас энийг юм үзүүлэх мартсан байлээ. Энэ хараа энэ бас нөгөө Хүсэг брэнд. Би ийм жижиг юм болж чаддаг байхгүй юу? Тэгээд энэ дотор түлхүүр илүү дутуу юмнуудаа бүгдийг хийдэг. Тэгээ энийхээ оронд би энийг хийгээд энэ сүгэндээ хийг аваа явал бүх юм нь мачи. Тэгээ миний нэрээ чихвчнээс аяг хүмүүс хараад амар гоё хийдэг шүү дээ. Ikea. За тэгээд орны хувьд болохоор би бүх ор унжлынхаа даваа гаргацсан. За тэгээ энэ миний цагаан авц ор унжлын давуу ингээ бүх юм байгаа. Энийг би одоо угаана.
би шалаа шүрдцэн. Одоо миний хийх юм байна штэ. Гадаа нэх гоё нартай амар бүрхэг байна. Гэхдээ одоо би хоол идэнэ. Нэг мэдсэн ч өглөөний цайгаа уугаагүйгаа гинт ухаарад. Тэгээ одоо би хоол иднэ. Будгаа хашаацсан байгаа. Угаалгын машин явж л байна. Тэгээд энэ нэг чимдаа хоёрыг би доошоо буулгана подол руу. Бас манай гэрийн хэр нэлээд хэдэн юм дууссан байна. Тэгэхээр би хогоо хаянга юу явж магадгүй. Хүнсний дэлгүүр явж магадгүй. Тэгээд дэлгүүр орж бас нэг угаалгын ундаг жоохон тиймэрхүү гэрээ юмнуудаа аваад тэгээд дараа нь юу яаж магадгүй. Усанд орно. Энэ удаад гэхдээ зүгээр ингийн усанд оролт биш. Амар бүр ингээ усанд хөвтээд жаргаад хамаг юмаа юу ингээд рефреш хийгээд тийм юм хийн. Тэрнийхэн дараа бичиг баримтаа янзлна. За миний хийсэн хоол энэ бол будаа юм л да. Энэ сайд дэш панчан. За энэ болохоор нөгөө нэг би сүндө бүжигэ гэдгийг хийж үзсэн. Силкэн тофутай хамт байдаг. Тэгээд дотор нь ингээ өндөг хийх юм бэл өндгөө болчихоо бүгдээрээ. Сагалмараа. Халуунуудын амар гоё амттай байна. Энэ би жоохон юу хийцэн ч угаасаа цаанаасаа нөгөө нэг гүнжтийн тос хийдэг. Тэгээ гүнжтийн тосны яг ингээд юу н after taste байгаад байна. Нэг юм хамтагддаг та гүнжтийн тос тэр Миний жоохон ад муутай болчтой. Зүгээр халуун ногооноос өөр амт нь жоохон муу мэдэгдээд байна л да. Тэгэхээр сурах хэрэгтэй байна. Нэг манчи гэдэг ч байдэн штэ. Солонгос хоол зардаг. Манчигийн бичгээр юу kimchi soft tofu stew гэж бичсэн. Тэр бичлэгийг үзсэн. Тийм, тэрнээс хараад үзээд илүү дутуу байхгүй юмнуудаа орхиод зүгээр байгаа юмнуудаараа хийсэн. Яг нэг ялгаагүй юм шүү дээ. За би хоолой идэх. Жоохон чихэрлэг юм уу? Би ансныхаа жишээг ууж байна. Одоо цаг 5 цаг болж байна. Гэхдээ өдөржингөө нар гараагүй, сүүлийн өдрөөсөө нар гарахгүй бороо ороод байгаа тийм болохоор бүрхэг байгаа болохоор нэг юм нарнаас энерги авч ерөөсөж чадахгүй байна. Зааж. Тэгээ ингээд мэдлгүй байж байгаа л гинт өдөр дуусчих юм. Гэхдээ өдөр дуусахаараа болоогүй л дээ. Гэхдээ би одоо яан гэж одоо би эдсэн хоолоо угаагаад тэгээд дэлгүүр ороод нэг хэдэм аваад жоохон хүнс цуглуулад одоо ингээд амьдралаа зэгцтэй болгож юм чинь бас хоол хийн гэж бодоод жоохон хүнстэй болоод би одоо ингээд зэгцлээд нэг хийх гэрээ гадуур байхгүй юм чинь хичээл ямар хийж байгаа ш. Тэгэхээр угаасаа хийн л дээ. Гэхдээ яг уу гэртээ илүү байх учраас би бас жоохон хүнс цуглуулад аяг тав угаадаг шингэн дууссан мэлээ, найл цэвэрлдэг юм дууссан мэлээ. Ингээд нэг юм жижиг сажиг юмнуудаа аваад тушаах юу ундааны сав зөндөө байгаа, хаях хог зөндөө байгаа.
Тэгэхээр өнөөдрийн миний ажил нэг тиймэрхүү юмар дуусна. Тэгээд усан дарахын талаар би нэг юм ярих гэсэн. Сайз шиг ийм хатуу. Тэгээд энүүгээр би яадаг вэ гэхээр биендээ массаж хийдэг. Тэгээ энэ зөвхөн массажиндаа биш, арьсанд сайн. Тэгээ хэрэг целлюлиттэй бол целлюлитэнд одоо сайн цусны эргэлт сайжруулдаг тий. Тэгээ усан дарахаас өмнө би яах вэ гэхээр энүүгээр бүх биеэ ингээд нэг самнаад гэх юм уу? Шотгдоод тэгээ энэ юм хатуу болохоор эхний хэдэн удаа жоох ингээд хорсоод эвгүй мэдрэгтэн заяа тийм. Тэгээ энэгээр ингээд сайзаар ингээд урж байгаа юм шиг шотгдоод тэгээд энийгээ би одоо хөлнөөсөө дээшээ гарнаасаа дотоошоо яг зүрх рүүгээ ингэж үрэх хэрэгтэй юм бэлээ. Тэгээд зөвхөн одоо ингэж ингэхгүйгээр ингээд аваад ингээд аваад ингээд одоо нэг зүг рүүгээ л татна гэсэн. За тэгээ энийг би яах гэж хийж байгаа вэ гэхээр нэгт би арьсныхын чанарыг дэвшлүүлмээр байгаа. Хоёрт болохоор хөлн дээр надад цэлэлт байгаа юм шиг санагдаад тэгээд ямар ч гэсэн энийг ингээ хийгээд байвал гайгүй алдагыг сонсоод авч үзсэндээ тэрнээс хойш миний арьс амар гой зөөлхөн болоод тэгээд нэг иймэрхүү юм хүчтэй ч яах вэ нэг юм рефрешинг 7 хоногт нэг удаа бол би хийчихнэ гэж бодож байгаа. Яг хөө сүүлийн шалгалт гээд ерөөсөө тэгэж завтаа усанд ороогүй. Гэхдээ тэрний өмнө бол нэлээд хийсэн. Тэгээд ялгаа бол үнэхээр мэдэгддэм байлээ. Тэгээд би сая жаах өнөөдөр усанд орохдоо энүүгээрээ ингээд хамаг бие яачаад үрчээд тэгээд орно. Тэгэхээр энэ яах вэ гэхээр биен дээр байгаа энэ илүү өгцөн арьсыг гожуулаад тэгээд тэрэн дээр нэмдэг нь цусны эргэлтийн сайжруулаад тэгээд чи гэж ярьдаг мэдгүй. Тэрийг бол сайн мэдэхгүй. Жохон тийм холистикл энтерийг мэдэхгүй. Тэгээд гэхдээ юм би хийж байгаа. Тэгэхээр одоо энэ хувцас угааж байгаа хувцас дуусны дараа хувцаа гаргачаад тэгээд дэлгүүр авнаа. Би яасан бэ? Хөлсний дэлгүүр ороод ирсэн. Ингээд тавар тавсан маа. За энэ миний хоолны хэсэг. Энэ удаад би протеинтэй талах гэхээр навж үзэхээр шийдсэн. Би бол нэг юм сэндвичний талах авдаггүй л дээ. Гэхдээ нэг удаа авъя гэж бодоод. За тэгээ өгцгий. Горгода миний автай фреш кейсер. Нууцаа үзэх. Нэг ориентал снэк байгаа. Энэ снэк. Өөр дахиад нэг снэк байх хэвээр энэ. Энэ снэк. За энэ гурав миний авсан 3 ширхтэй юм. Энийг хэр удаа идэх бол би өнөө арай идэх тусгач тий. За тэгэхээр одоо энэ дотор ногоон сангийн цукини гоё корн мах авсан би нөхөр гахаа холцсон. Дараа нөхөр бусна гахаа энэ болохоор өхрийн цулмах. Тэгээд цагаан будаа, салатын лавч, мандарин, гацтаус, тэгээд амттай гацтаус. Энэ амар бага калоритой болохоор. Гэхдээ юу шиг кола шиг юм болтлоосоо бага калоритой. Амар чихэр багтай тийм болохоор дуртай. За энэ нөгөө тал руу. Миний өрөөнд салфетик. Тэгээд найлын бүх юм ашиг юу цэвэрлдэг салфетик. Найлынх, галтгооных, галтгооных. За та нар хэрвээ миний өмнөх бичлэгүүдийг үзчихсэн бол би ногоон сангинаа ингээд хэрчээд хөлдөөх дуртай. Гэхдээ би энэ удаад нэгийг нь аваад түр хасж байгаа. Ягаад гэхээр салаад малаатанда би ногоон сангин хийхдээ хөлдүүгээр нь биш энгийнээр нь хийх учраас тэрийг нь хассан. Үлдснийг нь болохоор өмнөх шигээ сайхан хэрчээд уудандаа нэмж хийгээд тэгээд хэрэглэнэ гэсэн үг. Би жоохон бичиг баримтныхаа ажлыг хийгээд нөгөө нэг хүүхдүүдийнхэн ч яах вэ? Би ч одоо шинээр тоогоор сурч эхэлж байгаа хүүхдүүдэд одоо юм зааж өгдөг ментор болж байгаа шүү дээ. Тэр менторынхаа ажлуудыг хийгээд тэгээд бас ирээдүйн нэг өөр YouTube channel-ийнхан бас жоохон ажлыг хийж эхэлж байна. Тэр нь болохоор нөгөө манай тооны хичээлүүд орох channel байгаа. Тэгээд ээжт ер нь ямархуу юм орж ирдээ. Хэрвээ намайг одоо ээж өгч байгаа хүүхдүүд үзэж байгаа бол ямархуу төрлийн эсвэл одоо юуг илүү ойлгохгүй байгаа вэ? Ямар сэдвээр бичлэг амаар байна? Тиймэрхүү юм доорлолтой яриа. Тэгэхээр би өнөөдрийнх бичлэгийг ингээд дуусгая. Надтай өнөөдөр ч ингээ хамт байсан баярлалаа.
За баяр таа. Subscribe хийгээрэй хайртай шүү.